Цэмцгэрийн захирагчийн ажлын албанаас нийслэлийн 2015 оны шилдэг тогтцоолт ногоон байгууламжтай цэмцгэр аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах болцолт уралдааныг зарласан. Болцолт уралдаанд төвийн дүүргүүд хэрхэн оролцож байгааг бид цувралаар үзүүлэх болно. Энэ болцолт уралдаанд Баянгол дүүрэг хэрхэн оролцож байгааг бид бүхэн өнөөдөр нэвтрүүлгээрээ хүргэх болно. 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа дүүргийн хувьд инээмсэглэлээр ойдоо бэлэг барихаар төлөвлөж байна. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрийн Ариан нэртэйгээр байгуулагдсан. 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нэвтэршил зэргээс үүдэн хоёр хэсэг хуваагдаж, Баянгол сонгон хайрхан дүүрэг болж салсан гэдэг. Тус дүүргийн 1 км квадрат нутаг дэвсгэрт 6596 хүн амьдарч байна. 23 хороотой дүүргийн нийт өрхийн 76.2% нь орон сууцны хороололд, 23.8% нь гэр хороололд амьдарч байна. Баянгол дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчлэн хийд, Өргөө кинотеатр, Улаанбаатар палас, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байрладаг. Баянгол дүүрэг маань 2015 онд дүүргээ 50 жилийн ойг тэмдэглэж байгаа. Дүүргийн маань түүх хагас 100 жилээр хэмжигдэж байгаа ийм түүхэн тохиож байгаа жил байгаа. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн шилдэг тогтцолтой аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ийм болцолт уралдаан нийслэлийн дүүргүүдийн дунд зарласан байж байгаа. Энэ одоо болцолт уралдааны хүрээнд бид Баянгол дүүргийнхаа 50 жилийн ойн хүрээнд энэ одоо болцолт уралдаанд бол бүгдээрээ дүүргээрээ бүгдүүд идэвхтэй оролцоод явж байгаамаа. Энэ найрсаг Баянгол, найрсаг Улаанбаатар гэдэг энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор бид бол аж ахуйн нэгж байгууллагуудаа энэ одоо болцолт уралдааны тухай мэдээллийг өгөөд энэ болцолт уралдаанд яаж оролцох вэ гэдэг энэ талаар бол таниулах энэ уулзалтыг бол зохион байгуулж байгаа. Яг одоо ийм тогтчлтын цаг үе таарч байгаа учраас энэ зуны одоо энэ хэдэн сарыг орчноод огчуулах, дүүргээд огчуулах энэ чиглэлээр бол бүгдээрээ одоо компанид ажил өрнүүлж ажлыг гэдэг ийм уриалга, санаачлаг гаргаж ажиллаж байгаа. Тэгээ Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд хамгийн түрүүнд одоо Смайл гэдэг одоо ийм тэмдгийг авсан байж байгаа. Нийслэлээс томцогдсон ажлын хэсэг газар дээр нь ирж үзээд үнэхээр ингээд очноод огчуулахгүй юм хийхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагын одоо хаалга цонхон дээр нь гахаа нааж байгаа. Үнэхээр сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын одоо хаалга цонхон дээр нь бол ийм Смайл тэмдэг нааж байгаа. Энэ хүү одоо санаачлаг уриалгыг дэмжиж манай дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд энэ уулзалтанд хүрэлцэн ирсэнд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Бүх аж ахуйн нэгж байгууллагууд маань ийм Смайл тэмдэг авч дүүргийнхаа 50 жилийн хойд бэлэг барина гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Цэвэр цэмцгээр орчинд амьдрна гэдэг бол хүн болгоны хүсэл тэмүүлэл мөрөөдөл байгаа. Заавал одоо юу гэдэг хэн нэгэн энийг хийчих байх гэж найдах биш. Өөрсдөө байгаа орчноо цэвэр цэмцгээр авч явах юм бол нийслэл хот маань Баянгол дүүрэг маань бол цэвэр цэмцгээр ийм сайхан одоо хот дүүрэг болох боломж бол бидэнд байгаамаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа одоо дүүргээрээ ийм Смайл тэмдгийг авахын төлөө хамтдаа зүтгэе гэж уриалмаар байна. Баянгол дүүргийн хэмжээнд 30 орчим эрүүл мэндийн байгууллагад нийт 3300 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын 42 сургуульд 30,000 гаруй сурагч хичээлдэг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 12,000 хүүхэд хүмүүжиж байна. Баянгол дүүргийн хэмжээнд худалдаа үйлчилгээний 12,000 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд бүгд энэ удаагийн болцолт уралдааны оролцогч болно.
Нийслэлийн 2015 оны шилдэг тохиолдолд ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэг шалгаруулах болцолт оролдооныг 2015 оны 4-р сарын 20-оос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл нийслэлийн 9 дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк, санхүү, худалдаа үйлчлэгээ гэх мэт бүхий л байгууллага аж ахуйн нэрж иргэдийн дунд зарлаж байна. Болцолт оролдооны 41 ангиллаар шалгаруулж нийт 87 төрлийн номинацийг гартуулна. Шалгарсан байгууллага аж ахуйн нэгжүүдийг тус бүр хөргөмжлөл 5 сая төгрөгөөр шагнаж 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчилна. Шагналыг их эзэн Шингис хааны нэрмж талбайд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гартуулна. Энэхүү уралдаанд нийт байгууллага аж ахуйн нэгж иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Хотын шийдвэр засаг даргын мэдээллийг аж ахуйн нэгжийн төлөөлөл сонссны дараа өөрийнхөө үйл ажиллагаа эрхэлж байгаа орчныг тохижуулах ажилд оржээ. Орчноо тохижуулна гэдэг нь өнгө үзэмжээ сайжруулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашлаад хоттоо оруулж байгаа иргэдийн хөрөнгө оруулалт юм а. Сайн жишээг эхлээд нэрлэе. Огноо тавсан дээрээс. Хогисов. За танад хогисов бай. За. Хотмоцог ногоон байгууламжид танад яаж ирчилж байна? Тийм амжилттай үүсгэе гэсэн байна. Наадмын төлбөрийн хаалгыг бодсон чи 9 давхар бодог гэсэн байхгүй. Бараг одоо цэцлэлийн юм байна. Танах асал одоо тэрээ тутгааргүй юм яриад байна. Дараа хэрвээ бодвол энийг хусуулж яж бодуулаарай заяа. Ингэж одоо юм харвал тийм хийж болохгүй. Солих юм уу? Солих байгаа юм уу? Одоо ийшээ хүүхдийн тал. За тэгээ. Янз бүрийн цэцэг дээр. Одоо энэ замын энэ хагалтлыг басна. Энэ олон дугуугаар яах гэж байна? Тоглоом хийж байгаа. За болж л байна шүү дээ, тий. Бага чадлаараа л үзчихэл байгаа юм. За манай цэцэрлэг энэ тэргүүний тохиолдолтой цэцэрлэг сургууль байгууллагын уралдааныг зарлснаас хойш төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийнхаа эхлээд гадна орчныг тохижуулахад хашааг бол өндөрлөх, гадна алгаа солих, шатны бариулыг солих, цэцгийн мандуудыг одоо сэргээн засах, дуршлагын талбайдаа хүнсний ногоо тариалах, дүүргээс өгсөн 10 модыг тарих гэх мэт ажлуудыг хийсэн мөн тоглоомын талбайд 8 бүлгийн 8 ширхэг тоглоомыг бол дугуугаар хийж байна. Энэ тоглоомууд нь бол хүүхдийн хэрэгцээ сонирхлыг татсан, хүүхд сонирхсан тийм тоглоомууд байгаа. Машин, зан, тэгээд одоо танк, авгалтай гэх мэт ийм олон тоглоомуудыг хийж байна. Эцэг эхчүүд маань бол энэ ажлыг бол их сайн дэмжиж байгаа. Бид нар бол эцгийнхээ зөвлөлөөр бол хуралдаад энэ ажлыг зохион байгуулъя гэхэд их сайн дэмжсэн. Тэгээ зарим эцэг эхчүүд бол цемент, дугуй, одоо будаг мэт одоо барилгын материалуудыг бол бидэндээс өгч тусламж үзүүлж байгаа. Энэ уралдаанаар бол энэ бүх байгууллагууд ер нь их санаачлагтай ажиллах юм бол манай хотын өнгө үзэмж нэмэгдэнэ. Энэ тэнд овоосон шороо хийгээд хайсан чулуу хайрах шороонууд авих байдаг тий. Тэрийгэ авчаасаа гэж боддгийм шүү дээ. When you're smiling, the whole world smiles with you. Машины хаягдал дугуй ашиглаж орчноо тохижуулах энэ санаачлага гадны орнуудад ч түгээмэл тархсан байдаг. Толгоогоо ажилуулах гарынхаа урыг ашиглах нь хамгийн чухал. 94-р цэцэрлэгийнхээ энэ удаа машин заан зэргийг урлаж байгаа бол тэдэнд тусуулах хид хідний санааг зургаар үзүүлье. Keep on smiling, 'cause when you're smiling, the whole world smiles with you. The whole world smiles with you. Хувийн хөвшлийнхээ санаачлаг гаргахын хажуугаар хотын иргэд ч зүгээр суугаагүй. Амьдардаг орчин нь үерийн усаар дүүрчгээд байдаг тул санаачлагаараа ус зайлуулах хоолой босгосон иргэнийг бид онцолж байна. Би энэ орчноо сайжруулахын тулд үерийн далангаа байгуулсан. Энэ хавар бороо орохоор ус тогтоож ялах гуутай эйгөө хөө явахд хэцүү байсан. Тэгээд замаар ус нь хайлж асгаад тэгээ бид өөрсдийнхөө хөрөнгөөр энийг ингэж байгуулсан юм.
Бишгүй ээж болдгоо махтай энэ хүмүүс. Одоо тэгтээ яаж? Өчигдөр гээд машин дээр ичиж. Тэр гинжээ эзэн алдчихжээ. Өчигдөр өрч. Өчигдөр орой одоо зүгэрсэн. Болцолт уралдаан зарласан байгаа. Үүнд манай компаниас төлөвлөд одоо эхний төлөвлөгөөтэй ажлаа ингээд амжилттай явуулж эхэлж байна. Цаашид одоо энэ болцолт уралдаанд одоо идэвхтэй ажиллана гэж төлөвлөж байгаа би тэгэхэд. За одоо барилгынхаа ер нь өнгө цэсэм гаднах тогтчлолтой одоо ингээд нөө шатаа ингээд ингэж байрлуулсан байгаа. Хашаагаа буудаад урдах ногоон байгууламж иймэрхүү бүтээн байгуулалтыг хийж эхэлж байгаа. Харуултаа л да тэгэл ингээд босоод ирэнгүүт энэ гинж минж ингээд аваад хулгайлсан байх жишээтэй ер нь нэгнийхээ ажил битгий садаа болооч гэж л нэг чинь угаасаа л ингээд хотын өнгө төрөхөд нөлөөлж байгаа шүү дээ тийм ээ. Байнгол дүүргийн бас нэг ажлын хэсэг Алтан гард хийх компани наран бэлэг төвдөр ирчээд байна. За нийт шалгуур үзүүлэлтийн 14 үзүүлэлтийг бол хангалттай сайн биелүүлсэн байна. За түрүүчийн ажлын хэсэг явахад бас зарим нэгэн юу н тогтцол хийгдээгүй байсан, шаардлага тавьсан. Шаардлагын дагуу бас нэлээд сайн ажил хийсэн байна. Ингээд анхны Исмаилыг наалаа, үүрэг даалгаврыг бол сайн биелүүлсэн байна. When you're smiling, the whole world smiles with you. Сайн жишээнүүд үргэлжилсээр Баянгол дүүргийн ихэнх хэрэгэд орон сууцанд амьдардаг. Гэхдээ байрны хороололт ч балаг бий. Цонхоороо хогоо шидэж цайгаа өргөдөг жишээг бид мэддэг. Тэгвэл байга орчноо өөд татдаг бас нэгэн сайн жишээ гэж нарны хорооллыг нэрлэж байна. За манай хороол нь бол бусад хорооллуудыг бол харьцангуй авч зогсоолуулна, ногоон байгууламж бус нийтийн эдэлбэр газар бол маш том хэмжээтэй. Одоо нийт бол хотны маань 1-р ээлжийн нийтийн эдэлбэр газар бол 45 мянган метр квадрат талбайтай. Энэ хэрээрээ ногоон байгууламжуулаад энэ авцсан зогсоол орчин суугчдын эрүүл таатай орчинд амьдрах энэ нөхцөл болцоог бүрдүүлэхийн төлөө одоо бид бүгд бол маш шаргуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. 1 2 3 дугаар орны арт хотхны хэмжээнд саксны талбайг иж үрнээр нь тогтчуул, зүлэгжүүллээ. Үүдний хэсэгт бол нарны хороол гэсэн лого үхий ийм самбартаа болж байна. Хоёрдугаарт бол одоо энэ нийт хотхны хэмжээнд нэг 5300 м квадрат талбай бүхий 2 ширхэг хүүхдийн тоглоомын талбай иж бүрнээр нь тогтчуулахаар одоо тоглоомнууд нь ирсэн. Одоо тэгээд зөөлөвчтэй шал болон бусад энэ хучлалтын хавтангууд бусад тогтчлтын ажлууд хийхээр ингээд төлөвлөж ажиллаж байна. Хүмүүсийг хотчуулах, хотын соёлд суралцах, эрүүл аюулгүй орчинд одоо орчинд бие биендээ хяналт тавь ингээд ажил. Энэ дээр бол хүмүүсийн бүтээл сэтгэлгээг бас нэмэгдүүлж байгаа их чухал арга хэмжээ л гэж бодож байна. Зөвхөн уралдаан гэлтгүүгээр орчин суугчдынхаа идэвхийг яг энэ хэрээрээ нэмэгдүүлэх тал дээр л аль аль талаасаа ингээд ажиллаад байнгын хэвшмэл болгоод бас бид бүгдэд өөрсдөд маань хэрэгтэй байх гэж бодож байна. За яг хувь иргэдээс бол яг өөрсдийнхөө боломж олцоогоор ингээд бас манайхан чинь нэг ширхэг мод тариул одоо их олон буян хурдаг энэ төр гэдэг утгаараа бол тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс бол өөрсдийнхөө бас цаг зав болцоогоор шалтгаалаад бас тодорхой хэмжээгээр бол оролцдог. Гэхдээ ер нь бол энэ идэвхийг улам ингээ өрнүүлэх л бас их шаардлагатай байна. Даалгаврыг үл яасан төлөвлөгөө гаргаж хийсэн үү? Тий, ер нь бол өдөртөмжөнд нэрчсэн байж байгаа. Өдөртөмжийн дагуу ажлуудаа төлөвлөөд хийгээд ингээ явж байна. За одоо үндсэн төлөвлөсөн ажлыг хэд орчим хувь явж байна? За одоо ер нь нэг 40%-тай. Тий. Ер нь бол 1-р орны хаана одоо энэ хэсэг байгаа энэ арын харагдаж байна. Энэ саксны талбай хэсгийг бол бүрэн зөвлөжүүлээд тэр нарны хороол гэсэн тэр лого болон одоо энэ саксны талбай 1-р орны урд хэсэг хаад бусад зарим хэсгүүд дээр одоо ингээд шинээр мод суулгаад ингээд одоо энэ тусалгааны ажлууд хийгдээд нарны сайхан. За энэ өнгөрсөн нөгөө ажлын хэсэг ирээ шалгахад ерөнхийдөө догчлолт боломжийн байсан. Ногоон байгууламжийн хувьд бол нэлээд хөвгөлтэй байсан. Тэгээ ингээ үүрэг даалгавар өгөө явуулсан нэлээд сайн хийсэн байна. За тэгээ тэрий чинь үнэлээд анхны Исмаилыг чинь наалаа. Харин одоо муу жишээг бид харуулах болно. Хэрэглэгчдийн нэрэлдгээр тоосоо худалдааны төв энэ удаагийн шалгалтанд бүдэрч байна. Тогтчлт цэвэрлэгийн үйлчилгээний чиглэлээр өгсөн 14 даалгаврын алийг нь ч биелүүлээгүй гэж ажлын хэсгийнхэн хэлж байна. 14 үзүүлэлт гэдэгт хогны сав гаднаа байрлуулах, хаягжилт стандартын дагуу байх зэрэг энгийн үзүүлэлтүүд орж байгаа. За энэ 14 үзүүлэлтээс ерөөсөө шаардлага хангаж байгаа нь тун цөөхөн байна.
Байгууламжийнхаа гадна үзмжийг сайжруулнаа. Энэ гадна талын басаатаа угаана. Энэ бүр хэрэндээ баригдсан биз дээ, тийм ээ, халтартаад. Энийг бүгдийн сайхан угаан. За тэр нэг тоосго моосго байна. Тэр хэсгийн өнгөлн далталтыг шавардаж янзлаа шүү. Хог хаягдлаа ил задгаа тавихгүй. Хог хаягдлаа нэг анхаарал хий. Зориултын сав суулганд хий. Хугацаанд нь ач энэгээр дүүрээр ил задгаа хог хаягдл ажиллах зуны илрэл болж штэ. Хүнсний бүтээгдэхүүн зардаг газар штэ. Гаднаач тэр дотрооч тэр лангууны ардлын хог хаягдл амар биш тас. Лангууныхаа наагур юмаа тавьчаад тэр дооброх хог хаягдл чинь ардталтаа нийл хог. За гадна талбай буцоог гэ ногоон байгууламжийн танах бүхэл бүтэн ногоон байгууламжийг боломжтой штэ. Энийхээ хашааг гүйцээ. Дээр нь зүлэг тарь, цэцэг тарь. Дараагийн эрэлтэн дээр энэ ногоон байгууламжийн асуудлыг шийдсэн байна. За дээрэс нь нүүдний энэ шал байна. Шалныхаа энэ хонгорхоо цаадаа бүгдийг нөхөж янзлана. Энэ чинь нөгөө яад гэсэн санаанд нөгөө нэг үзэгтэй хатаа нөгөө басетик хатахад тэргээр ингээд хогдоод авчихсан. Одоо тэрийг бүгд ямар ч байсан. Тэр 100 басетик ажилуулах эсгийг дүүргийн үйлдвэр үйлчлэгийн хилцтэй тоочж ярьж таарлаа. Болж байна. Хайсаа гүцээ. Хайсаа гүцээ. Энэ гадна талын тэр нэг баахан сүлжир юмнуудаа сайхан гагнаад тэгээ дээрэс нь тэр ногоон байгууламжаа сайхан цэцэгжүүл үр тарьзаа юу. За тэгээ угаалгыг хийхин та ойлгоцсон шүү дээ. Ололттой тал гэдэг ах юм одоо яг миний нэгээр харахад баг ер нь алга байна шүү. Дээрээс нь хуульч ирчүүд нэрмлэр хэцээрээ тэгээд. Тий. За энэ шалгалтаар ирсэн илэрсэн зөрчил дутагдлыг та цаг хугацаанд нь биелүүлнэ. Хугацаанд өглөө болж байна. 14 хугацаанд өглөө. 14 хоногийн дараа дахиад ирэх юм байна шүү дээ. За өнөөдөр ингээ гахаа авлаа шүү. Ойлгож байгаа биз? Баянгол дүүргийн төв хэсэг гэж 3-4 дугаар хороолол орчмыг тодорхойлдог. Худалдааны гудамж гэж нэг талаар нэрлэж болох юм. Хүн бүр хүссэн бүхнээ худалдан авах боломж зөвхөн эндэл бүрдсэн байна. Гэхдээ худалдааны төвүүд хамтарч байгаад түрээслэгч болон түрээслүүлэгч нар нь нийлж байгаад хаягжилтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай болжээ. За хаягчлалтан дээр бол ерөнхийдөө аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцсан байгаа. Дэд өвцөс тохичлолтын хэлтстэй хамтраад бас хаягчлалтын талаар сургалт зохион байгуулсан байгаа. За хаягчлалтыг бол ерөнхийдөө эргэн тойрныхоо ойролцоо хөрш аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад нэг жигд болгоё. За хаяг дээрэс нь үндсэн нэр, лого нь бол өөр байж болно. Яг гадна талын дотор дэвсгэр нь нэг өнгөтэй бай гэсэн юм шийдэл төрсөн. За одоо манай бар судалдааны төвийн орчмын жижиг хүнсний дэлгүүрүүд бол энийг дэмжиж яг хаягаа нэгэн жигд болохоор ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Дараагийн 7 хоногт бол үр дүнгийн одоо бид хэд ус очиж үзэхээр ингээд төлөвлөгөө өгсөн ажиллаж байна. Хаягчлалтаа жиглэхгүй бол ирээвэр хураавар харагддаг бас нэгэн газар бол модны 2 орчмын үйлчилгээний төвүүд. Нэг дор нилээд хэдэн байгууллага хаяад ирлэн байрлах учир тогтчлт хийх томхон талбайч олддоггүй мэт. Гэхдээ яг ийм талбай байхтай орчинд тогтчлт хэрхэн хийж болох талаар судалцгаая. Албан байгууллага бүр хаягаас сэргээж гэрэлтүүлгээ шийдчихвэл хогийн сав гаднаа байрлуулж хүн бүрт найрсаг үйлчилдэг болчихвол энэ болцолт уралдааны дүн гарна. Энэ уралдаанд бол дүүргийн иргэд улаан аж ахуйн нэгжүүд нэлээд итгэх санаачлалтай оролцож байгаа. Ер нь энэ уралдааны талаар бол эхний ээлжинд дүүргийн барьж байгаа бодлого бол нийт иргэд улаан аж ахуйн нэгжтэй яг ойлголтыг өгье гэдэг үүднээс сургалтуудыг бол нэлээд сайн зохион байгуулсан өнгөрсөн 5 дугаар сард зарим иргэд бол аятайхан хүлээж аваа, зарим нэг нь бол дургуутсах. Одоо зах зээл өнөөдөр ямар байгаа вэ? Ашиг орлого ямар байгаа вэ? Бид нар бол боломжгүй гэсэн зарим нэгэн тайлбар хийжсэн. За өнөөдөр бол ажлын хэсэг яг 3 дахь удаага явж байна. За иргэдүүд бол харьцангуй ойлголт бол нэлээд сайн эерэг, хийсэн ажилтай, үр дүнтэй ингээ ажлын хэсэг хяналт шалгалтаар явахад бол сэтгэл бол маш өндөр байна. За энэ уралдааныг болцолт уралдаа маань 9 сард дүгнэгдэхээр байгаа. 9 сард эргээд ингээд Баянгол дүүргийг харахад бол яг нүрээ угаацсан хүүхэд шиг өнгө зүсээ зассан. Одоо ийм сайхан болох шинжтэй байна. За дүүрэг бол ерөнхийдөө энэ догчилт 2015 ногоон байгууламжтай шилдэг аж ахуйн нэгж гэсэн энэ болцолт уралдааны хүрээнд бол Баянгол дүүргийн засаг даргын
захирамж гарцсан. За мөн ялгаагүй тохичлтын уралдааныг яг энэ болцлоор шалгаруулахаар ингээд зарлцсан явж байгаа. За манайх тохичлтоо ихээр яг үүдэнд маань зөвшөөрлөгөө тавьсан төргүү үйлчилгээний цэг павильонууд байна гэсэн энэ санал ирсэн. За энэ саналыг үндэслээд бол дүүрэг бол яг өнөөдрийн байдлаар бол нийтдээ нэг 15-6 түүц павильоныг хураацсан байна. За төлөвлөгөөнд бол нэг 85 түүц павильоныг албадангаар газар чөлөөлөхөр байгаа. Нийслэлийн 2015 оны шилдэг тохиолдолд ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйныг шалгаруулах болцолт оролдооныг 2015 оны 4-р сарын 20-оос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл нийслэлийн 9 төвгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк, санхүү, худалдаа үйлчилгээ гэх мэт бүхий л байгууллага аж ахуйн нэрж иргэдийн дунд зарлаж байна. Болцолт уралдааны 41 ангиллаар шалгаруулж нийт 87 төрлийн номинацийг гартуулна. Шалгарсан байгууллага аж ахуйн нэгжүүдийг тус бүр хөргөмжлөл 5 сая төгрөгөөр шагнаж 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчлана. Шагналыг Эхэзэн Шингис хааны нэрмж талбайд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр гартуулна. Энэхүү уралдаанд нийт байгууллага аж ахуйн нэгж иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Баянгол дүүрэг энэ болцолт уралдаанд Чингэлтэй дүүргийн өрсөлдөгч байх болно. Хэн нь илүү сэтгэл зүтгэл гаргасныг 9-р сард тодорхойлох болно. Шилдэг тохиолдолд ногоон байгууламжтай цэмцгэр байгууллагуудыг шалгаруулах болцолт уралдааны дараагийн дугаар Чингэлтэй дүүргээс үзэгч та бүхэнд хүрэх болно. Таны амьдралыг орчин, ажиллах нөхцөл хэрхэн өнгөө засч байгааг Мегмар гарагийн 21 цагаас та бүхэнд хүрэх болно.